Та бүхэндээ Оролон Армана өргөжлүүлэн хүргэж байна. Таалан болгоно уу? Нэгдүгээр хэсэг. Таних тэмдэг. Цэнхэр блат, улаан сарна, гарын үсэг, ягаан манан шигтгээд, сүлбээр зүв. Энэ зурвасыг би ширээн дээрээсээ олсон юм. Сурвалжит Ирим хоёрыг оршуулсан шинэ газрыг Смит мэднэ гээд Гари хэсэг дугуй байснаа үргэлжлүүлнэ. Хоёрдугаарт тэр мам намайг эрхэндээ оруулахыг оролдоно гэж та нар бодож байгаа юм бэ? Хэрв тийм юм бол би одоо болтол амьдаар барахгүй. Миний хүзүү бүрэн бүтэн байгаагийн учир юу вэ? Гэсэн асуулт гарч байна. Гэхдээ тийм ээ. Бид хэдийнээс ажиглан шинжиж тэр мам яагаад чамайг зүгээр байлгаж байна уу гэж өөрснөөсөө асууж байдаг. Райт бид чамайг цаг үргэлж манаж хамгаалж байдгийн ач байж болох юм гэж Джеймсийг өгүүлэхэд Гарийн сэтгэл уяран Райт Джеймс хоёр тийш гар сар байж нэрээ тийм байж шүү. Анд сайн нөхөд минь хэмээн дуу алдсанд. Үүнд гойд юм юу байх вүлээ? Бид нэг маань нөгөөдүүл нь нэгийгээ өмгөөлөн хамгаална гэж тангар хөргсөн биш үү гэж Джеймс ингүүн хэлв. Баярлалаа анд сайн нөхөд минь гэж Гари дахин талархаад. Энэ шилтгэний урдын эзэн Карло юм уу да? Тэр хүн хажуудаа хэн оргинож байгааг мэдээд бие хамгаалж байсан болов уу гэж бодох боллоо. Ад сэтгэрийг үлдэн зайлуулах дундад зууны тарин тэмдгийг түүний их эрхэмлэн хүндэтгдэг байсны учрыг одоо ойлгож байна. Холбоо хоёр гурвалжныг хэлж байна. Миний унтлагын өрөөгөөр дүүрэн ийм тэмдэг бий. Орны хөл толгой, цонхны тавиур, хаалганы босго, тэрч байтугай камин зуух, пишингийн аман дээр бий. Заримдаа төмөрлөгөөр хийсэн, заримдаа мод зөөж хийсэн байх юм. Миний таяг, миний ташуур дээр бас ийм тэмдэг байлаа. Үүнийг би бүр их сонирхоод хүзүүндээ нуус тарины тэмдэг зүх болсон. Би өөрөө ч гэсэн миний эд юмс ч гэсэн нуус тарины тэмдэгтэй байгальтай гэж бодоод инээ төрч байлаа. Тэгсэн чинь энэ тэмдэг намайг сахин хамгаалдаг байж шүү гэж хэлээд хантаасныхаа товчийг тайлж алтан моосортой үнэт эрдэнийн чулуу шигтгсэн гоёмсог алтан тэмдэг үзүүлээд Смитта маргааш шилтгэний бүх зарц үйлчлэгт нарт мөн ийм мөнгөн тэмдэг захиалан хийлгэж бүх унтлагын өрөөний хаалган дээр нуус тарины тэмдэг зурвал үүнийг та олон таван үггүй сэмхэн хийх биз гэж найдаж байна гэсэнд за мэдлээ эрхмээ гэсэнд Гари Карл Ивановичд хандан цааш нь та олдсон бүх зүйлээ уншсан гэсэн байхаа гэвэл тийм ээ мистер Гари хуучин Библи судрыг л уншаагүй гэдгээ мистер Джеймс хэлсэн. Тэнд онц юм байх учиргүй гэж Карл Иванович хариулв. Тэгсэн ч гэсэн тэр Библи судрыг шилтгэнд даруй авчруулна уу Смит ээ? Бид орой түүнийг үзье. Одоо сайн нөхөд минь та нар энэ хэрэгт холбогдох гэхүү бүх бичиг заасаа надад өгнө үү? Би өөрөө бүгдийг уншиж сайн бодмоор байна. За орой уулзцгаая гэж Гари хэлээд босов. Оройн Гари хуучин Библи судраас олдсон зүйлээ учир байдлыг сайн мэдэх цөөхөн хүнд уншиж өгөв. Карл Иванович өөрийн гайгаар ийм чухал бичиг баримтыг уншиж үзэхгүй орхигдуулах шахлаа хэмээн бүр цөхрөнгөө барж халдсан толгоогоо шааж уйлах шахан гиншиж байлаа. Библи сударт онцгой юм байхгүй гэж юунаас тэгж бодсноо өөрөө ч мэдэхгүй байна гэж өвгөн гайхаш тасран өглөж байв. Альфийн өчил. Гарийн уншсан нь. Эрхэм найз Карло, чи бид учраа ярилцах хэрэгтэй боллоо. Одоогийн байдал тэсхийн аргагүй болсон учраас чамтай ярилцахыг хэдэн удаа оролцсон боловч чи бултаж зайлаад байх юм. Үүнийг би анхандаа санамсаргүй тохиол гэж бодож байсан бол одоо санамсаргүй хэрэг биш. Чиний надаас зүхтаж учраа ярилцахаас зайлсхийж байгааг мэдэх болов.
Ингээд арга буюу загтал бичих болсон минь энэ. Карло минь. Чи бид хоёр багын найз билээ. Бид хоёр олон жил үерхэж байна. Чи бид хоёр шалгүй юмн дээрээс эвдрэлцэн салах ёсгүй. Би чамтай ярилцалгүй яваад өгөх юм уу гэж тэмүүлж байсан нүгэл бийг хүлээе. Битүү үг хэлж холуур тойроод яах вэ? Шулуухан төс тас ярилцъя. Чи намайг сүйт хүүхэнтэйгээ хардаж байна. Мэлзэх хэрэггүй. Харин чи өөрийн ухаантай байна уу? Би бол эмэгтэйчүүдтэй харилцахдаа хатуу журам баримталдаг. Номын мөрхөөсөн нэг муу ядуу амтан. Хамт сурч байсан нөхөд та нар намайг дооглон инээлддэг байснаа санаж байна уу? Чиний хамгийн дотны найз байтлаа хамаг зангаа хувилгаж чиний хайр түүхэн болзоот бүсгэг булаах юм гэж үү? Би өөрийн зам байдлыг эргэн шүүж бодоод үзэхэд нэг тийм битүү үг хэлсэн төдийд нэг учиртай харц шидсэн гэж өөрийгөө зэмлэх юм үнэндээ алга байна. Бүр тангараг. Хэдий тийм боловч би ганцхан чамайг буруутгах чадахгүй. Рита урдынхаас нэг л өөр болж уушлаарай найз минь. Зан нь эвдэрчээ. Түүнийг өвчтэй байх үед ойн байшинд анх авчир суулгахад тийм байгаагүй. Талигач Лучия Рита бид гурав бүтэн өдрийг хамт өнгөрүүлдэг байсан. Яруу найргийн тухай, Италийн тухай их ярьдаг. Хоёр бүсгүй дуу дуулж, пипа хөгжим дардаг. Би сүүлийн үеийн нээлт зохион бүтээлийн тухай ярьдаг байв. Хамгийн хатуу чанд шүүгч хэмээвч бидний харилцаанаас өчүүхэн төдий өөтэй юм, зэмтэй зүйл олохгүй бизээ. Чи өөрөө ч гэсэн орой өдөш юм уу, өдрийн цагаар хизээ чамаагүй урьдчилан зөвшөөрөл авалгүй орж ирэхдээ нууц харилцаатай байна гэж бодмоор ямар нэг юм ажигласан уу да? Үгүй гэж батлах байна. Рита гинэт өгсөн мэт гүн нойрт автсан тэр аимшигт өдөр бид бүгдээр аль ч учраа олохгүй сандарцгаасан. Рита өглөө цаваа сэргэлэн гагцхүү зүрхэн их хөөрсөн юм шиг нэгийг хүлээгээд байх шиг санагдаж байсан. Муу совин нь татсан юм болов? Би анхандаа чамайг хүлээж байгаа юм болов? Та хоёрыг надаас далдуур болцож тохирсон юм болов гэж бодсон. Гэтэл чамаас нэгэн баглаа хээрийн цэцэг явуулсныг үзээд миний таамгийг бурууг мэдэв. Ритагийн гуйснаар цэцгийг нь мөнгөн бомбонд хийж тавихдаа нүдэнд нь нулимс мэлтгэнхийг харж гарт нь уншлах залбирлын судар бололтой жижигхэн хар ном байхыг харсан. Дараа нь Рита их ядарч байна гэд Лучия бид хоёрыг явж Цицилиятай үлдээнүү гэж гуйсан. Бид хоёр гараад явсан. Удалгүй Цицилиягч бас явуулсан байв. Авхай нэг юм бичиж байна гэж өрлөг ихэн хэлв. Лучия бид хоёр зэрэгэлдэх дамждаг өрөөнд суугаад Ритагийн дуудахыг хүлээж байлаа. Гэнэт аймаар муухай чарлах дуулдахт нь бид Ритагийн өрөөнд гүйлдэн орвол Рита хашгираагүй. Цицилия эмгэн хашгирсан байжээ. Рита өөрөө буудан дээр хөлөөж иж толгоогоо гидэлгээд хэвтэж байлаа. Намайг дэрэгдээ очиход нүдээ арай хийнэгээд дахин ансан. Дотор нь муухай болсон юм байх гэж бодоод шилэн аяганд яаран ус хийж очоод уулгах санаатай толгойг нь өргөхөд Рита дахин нүдээ нээж нүдний харц надад анх удаа хачин гихүү юум гимээр эмдээ сэтгэл далсан янгийн нүдээр гихүү харж намайг үнсээч гэж аяархан шивгэнсэн. Би айс сандраад өөрийн мэдлгүй тонгойж уруулыг нь үнссэн. Тэрхэн хоромд Ритаг эзсгийж нэгэнтэй хүн дээр амьсгаа аваад үгсэн мэт гүн нойрт автсныг нь бид үүлгэртээд өглөө гэж бодсон юм. Би дээрээс нь дахин тонгоогоод өөрөө ирэхгүй огцсхийн зайлав. Царайд нь хорсол хилэн илэрч шүдэн ярьзааж урт болсон ч юм шиг миний таньдаг Рита биш огт танихгүй аймаар хүн болсон байв. Удалгүй царайн байдал нь хуурч номхон тайван дүртэй болсон. Тийм байхад нь чи ирж үтсэн билээ. Тэгэхэд бидний хэрхэн сандарч твцсэнийг чи санаж байгаа биз? Би үнснээ чамаас нуусан юм биш. Ердөө л хэлхээ мартчихсан юм. Дараа нь оршуулгын бэлтгэл эхэлж цогцсыг нь дуган даваач болж чиний нэгэн адил бид бүгдээрээ цөхрөнгөө барж байлаа.
Мөн тэгж чиний хүснээр Ритагийн нас орсон өрөө танхимыг битүүмжлэн хаахтаа үйлгэртэж байгаад хөөхий канар бэлзухаг дотор нь мартаж өргсөн байсан. Дараа нь шүн дунд догшин салхи шуурганы үеэр Рита гинэт сэхэж гэхүү, амилж гэхүү, юу гэхийг мэдэхгүй байна. Тийм юм болж шилтгэний зарц үйлчлэгчдийг ер нь нуух юу байх вэ? Бид бүхнийг түрүүн хүснээсээ илүү айлгаж сандрагсан. Ритагийн амьлан сэгсний дараа салхын ёс хийж үнснийг нь чамд хэлэхэд эвгүй байсан. Ерөөсөө хэрв Ритагийн нүдний харц заримдаа түрүүн ийхүү үнсэх үеийнхийг санагдуулах ус болдгийг ажиглаагүй бол удалгүй мартах байсан юм. Чи ойрмогхон надад Ритагийн зангийг хувирсан байна гэж бичсэн байсан. Би ч гэсэн түүний зан хувирсныг ажиглаж удах тусам улам их хувирч байх шиг санагдана. Чиний хэлдэг үнэн. Ритагийн бие сайжран өнгө орж байгаа боловч ёс суртахууны хувьд доройтоод байх шиг. Урд хүний зовлонд сэтгэл эмзэгэлдэг байсан хүн чинь одоо огт тоохгүй болж тэр ч байтугай Лучия болон гэр орны бусад хүний өхөж байхад ажиггүй байх юм. Хайртай канар бэлзуухагаа өхөж байхад даан чигдүгцмээр хүйтэн зэвдэг хандсан. Үс зүс хувц хундраа засаж янзлахыг анхаарахаа болсон шиг байна. Бүх тол тэр дотроо өөрийн өрөөний толигч гашуудлын тэмдэг болгон шаагаар бүтээх тушаал өгснөөс нь уламлан би ингэж дүгнэв. Дуулж хөгжимдөж байгаа нь огт сонсогдохоо болсон. Дашимт хэлэхэд пипа хөгжмөн нөгөө гайтай өрөөнд үлдсэн шиг байна. Рита их төлөв ганцаар байх дуртай болжээ. Зан чанар нь бас их эвдэрч байна. Нэг жишээ хэлье. Рита өгсөн мэт унтахынхаа өмнө сүүлчийн хэдэн өдөр уншлага залбирлын номноосоо салдгүй байсан. Жижиг хар ном байдгийг чи мэдэн шүү дээ. Тэгээд би нэг удаа ном чинь хаана байна? Авчрах уу гэсэнд Ритагийн хилэн бадарч нүдэн гялалзан шүдэн ярьзааж намайг элдвэр загнав. Бас нэг удаа урд биеэсээ салгадгүй байсан жижиг толийг нь авч өгсөнд зүгээр чулуудаа зогссонгүй алтан үрээг нь ч үл хайрлан дээрээс нь дэвссэн. Хэдийгээр ийм хачин ааш аран шинтайч түрүү нэгэнд хэлсэнчлэн Рита намайг заримдаа өдөн үрээсэн хүсэл тачаал дүүрнүүдийг ширтгийг ажиглаж байна. Тийм ээ. Нүдний харц хүсэл тачаал дүүрэн байдаг. Би тэр харцыг нь тэсэж чадахгүй айгаад байх юм. Ганц чамаас зовсондоо ч биш. Ерөөсөө өөрөө ирэхгүй битүү айгаад байна. Ритагийн харцанд нэг тийм жиг байна. Энэ захиаг бичиж суудал шилтгэнд урьсан чиний урилгыг авчирч тасалдуулав. Энэ урилга чинь урдынхаас хичнээн их ялгаатай яасан албархуу хэлтэй юм бэ? Би татгалзав. Очоод яах вүлээ дээ? Маргааш юм уу нөгөөдөр би чиний замаас зайлж өгнө. Захидлынхаа ихэн чамтай уулзраа ярилцах арга мөрийг эрэлхийлсэн бол сайтар бодсны эцэст чамтай уулзалгүй яваад өгсөн минь дээр гэж шийдлээ. Чамд энэ захиаг үлдээн явсан минь миний хийж чадах хамгийн зөв зүйтэй ажил байсныг чи өөрөө ойлгоно. Урд намайг хайрлаж явсан чинь баярлалаа. Хожим яванда намайг дахин хайрлах болно гэж бат итгэж байна. Би бол чамайг хайрлахаа болоогүй. Урдын адил хайрлсан хэвээр Ритад минь дамжуулаарай. Та хоёрт аз жаргал хүсэн өрөө. Айлбчин Яслав. Ганцхан хоногийн дотор орчлон хорвоо 13-ороо иргэсэн юм шиг болдог байна шүү. Чухам юу болсныг би одоо ч гүйцэд төсөөлж чадахгүй байна. Эргэн санаж бичиж тэмдэглэхийг хичээе. Юм бичиж тэмдэглэхэд голдуу бодол зэгцэрч ухаан зэлэмдэг юм. Би Карлод салах ёсны сүүлчийн захиа бичээд бүр явахын өмнө сайн сайхныг хүсэн өрөөсөн хэдэн үг нэмж бичгээр ширээн дээрээ орхисон юм. Цааш нь цэцэрлэгт зугаалж явлаа. Сарны сар бол нуурын ёс толмит мэлтээсэн намуухан сайхан шүн байв. Гэхдээ Тэнгэрийн байдал аян цахилгаантай адрыг зөгнөх мэт цаанаал зэвүүн. Цонхоо онгорхоо орхиод унтахаар хөвтлээ.
Шүн дундаас хойш би өрөөндөө ганцаар биш байх шиг, цээжин дээр нэг юм дараатж байх шиг санагдахад нүдээ нэв. Гэгийн их дагин минь. Рита миний орны дэргэд чухамдаа миний цээжин дээр хэвтэж байв. Эн чинь юу болж байна вэ? Би босон хараач хаширах гэснээ чадсангүй. Ритагийн нэрийг гутааж олны шившиг болгоно. Хүн юу гэх вэ? Карло юу гэх вэ? Ритагийн өвчин дахиж байгаа нэлэрхий. Эстим бол яалаа гэж ядахтаа шөнийн цагаар миний өрөөнд орж ирэх билээ. Зүүдэн өвчтэй юм уу? Эсвэл дэмэрч солиорч байх шиг. Хүүхнийг яас хийгээд айлгаж зочих вэ? Энэ мэтийн бодол толгойд минь хуйлран эргэлдэв. Толгой эргээд л хамаг биеийн тэнхээ алдран султайгаад одоо яах вэ? Дахиад юм өхөн ганхалцаж байна. Дараа нь биеийн насандаа анх удаа ухаан алдав. Нүдээ нэвэл хажууд хүн алга. Сар шингэж, нам гүн болоод үүрийн жаварсан гинэж би бас л сэхээ авч чаддгүй. Рита хайж. Түүний энэ дэрснийг баттай мэдэж байна. Бүсгүй дуртай лавандын сүрчиг одоо болтол ангилсаар. Тэр яасан юм бол? Яах гэж над дээр ирсэн юм бол? Үүнийг зүүдэж болох юм гэсэн бодол миний толгойд орсонгүй. Бүгд даанч байран тавин бодтой байсан. Гинт гай түүтгэр тохиолдож Ритаг надаас тус тэм авахар орж иржээ гэсэн бодол зэрсгэв. Орноосоо босон хараач ганцхан минутын дотор хувцлаад гүйн гарав. Яарч яваад миний өрөөний хаалга төгжээгүй байсныг анзаарсангүй. Одоо л бүгдийг бичиж тэмдэглэж байхдаа үүнийг саналаа. Ингэлээр бас нэг онцог гарч ирлээ. Байшинг тойрч очиход сэжигтэй юм байсангүй. Бүгд унтаж хаасайгүй намгүй. Цэцэрлэг рүү ухсхийн очиход тэнд ч намгүй. Миний хөл өвсөнд ороолтон тэглэж би нохон хошууны бут руу унахдаа нүүром гар хуруугаа шалбалж тэрч байтугай хуурай мөчөрт хүзүүгээ хатхан шархлуулж цамцаа цус суулгав. Намайг байшинд эргэж ирэхэд зарц сүйчлэгч нар босож байлаа. Шүнд юу болсныг асуухад өөдөөс гайхан харж юу ч болоогүй гэцгээв. Баримт юм байна. Ямар дүгнэлт хийх вэ? Рита миний өрөөнд орж ирсэн гарцаагүй гэж амиараа дэнжин тавих байна. Нэгдүгээр асуулт. Тэр хаашаа алга болов? Хаалга төвчээтэй. Түлхүүр нь над байж байсан. Тэгэхээр урдаас төлөвлөсөн санаа бодолтойгоор өөр түлхүүр захиалж хэлгсэн байж. Цонхоор орж ирсэн юм болов? Цонх намхан онгорхой байсан. Тийм байлаа ч гэсэн санаатаагаар орж ирснээс санамсаргүй тохиол биш. Хоёрдугаар асуулт. Яах гэж орж ирвэ? Пөөх, бүр хүйтэн хөс чихэрч байна. Ритаг надад сэтгэлтэй болсон гэж Карлогийн хэлдэг үнэн болж байна уу? Бүр дурлаад өөрөө хурч ирээ юу? Нэрээ хугалж олны шившиг болохоос айсангүй гэж юу? Би тийм халуун хүслийг нь харахгүй нүд балай байжтэй. Тэр шин би даанч зохисгүй цагаар ухаан алдажтэй. Рита намайг юу гэж бодоовол одоо лав жигсэн зэвэрсэж байгаа биз. Гуравдугаар асуулт. Одоо яах вэ? Зохтъё. Бушуухан зохтъё. Тэр бүсгүй надад сэтгэлтэй болсон бүр дурлсан байвал яана. Яах вэ? Жаахан гүнэлж байгаад мартна үз. Ийм юмыг мартаж чадахгүй хүн ч байдаг. Ухаанд би түүнийг хизээч мартахгүй. Би ер нь одоо яваад өгөх хэрэг байна уу? Рита нэрээ гутаасан шүү дээ. За яах вэ? Шүн түүний над дээр орж ирснийг хүн мэдээгүй байг. Гэтэл онтой хүнтэй суухаар болзож сүй тавьсан залуу хөөрхөн бүсгүй тэр өөрөө шөнийн цагт ганцаар залуу ирээнд орсноо өөрөө ухаарч байгаа. Би бас залуугаараа байна шүү дээ.
залуу үеийн оронд орж цээжин дээр нь хэвдэж байсан. Ийм бодол түүний сэтгэлийг тамлах юм биш үз. Ямар байлаач гэсэн би үлдэх ёстой юм биш үз. Үгүй дээ үгүй. Битгий сэтгэлээ хурж битгий өөрийгөө мэхэл айлваа. Энэ дурлал чамд зохиохгүй. Үнэн журамтай байгаа дээрээ зүгтэн зайлах ёстой. Шилтгэнд очихгүй хот орж тэнд өртөөний мөр захиад орой тийшээ явъя. Шийдлээ үүр цайж байна. Мөн явваа бас. Хүний дураар болдгүй Тэнгэрийн таалал мэддэг гэж үг байдаг нь үний юм. За ер нь энд эзэн Тэнгэр оролцоогүй байх. Би эзэн Тэнгэрт олигтой залбирдгүй, олигтой сүсгэлдгүй болохоор тэр шин намайг орхисон бизээ. Одоо миний санаа амарч сэтгэл тайвширлаа. Цаазаар ахуулах ял заагдаад зайлшгүй их болсноо мэдсэн хүний адил бүр мөсөн тайвширлаа. Хамаг үннийг мэдээ төрсөн айдас миний өөрийн арга мухардсан байдал амьд явахын хүсэл энэ бүхэн нэгэнт өнгөрсөн хорвоо болж. Одоо Карлод сэрэмжлэн сануулгах ганц журам түүрэг үлдлээ. Би өөрийн биеэр Карлотой уулзаж чадахгүй, өнөөгч намайг тэгүүлэхгүй. Миний энэ тэмдэглэл Карлод аимшигт нууцыг нээж өгөх болтугай. Тэмдэглэлээ түүнээс хамгаалахын тулд би Библи судрын завсарт хийн. Мэдээж намайг гинэт өгсний дараа мөрдөн байцаалтыч миний өрөөг нэгжих үед тэмдэглэлийг минь олж зориулсан хүнд нь өгнө биз. Карлод бүх учир байдлыг тодорхой болгохын тулд хүүрнэлээ үргэлжлүүлье. Ингээд би явхаар шийдэж хот орж өртөөний морь захиалахын тулд мориор явлаа. Ой дотуур явж байтал замын нэгэн огцом дохой дээр очиод морь минь ардаглан зогсов. Ташуур даатч, дарвчаар давраатч байрнаасаа хөдөлдөггүй. Чоны үнэр авсан юм болов уу гэж бодмоор хөх махан чичирч хөлсөн даварлаж байлаа. Би гайхан борноосоо бууж морио хөтлөн явган явв. Замын тухайн цаанд Рита хожил дээр сууж байгаа харагдана. Эхний үед морь маань чонноос үргэсэн шиг би Ритагаас айх шиг боллоо. Сэхэ авч дэрэгдэн очиж ярилцахдаа юу ч мэдэхгүй, юу ч санахгүй байгаа юм шиг байшилсан боловч Рита бүх явдлыг санаж миний байшийг нэвт харж байгаа нь түүний нүдний харцнаас ил байлаа. Би сандрав. Морь маань жолоогоо угс татан зүхтаад явчихлаа. Ритаг миний өөдөөс нүд салгалгүй ширтгэд толгой минь дахин эргэж хамаг юм найгалзаад ирлээ. Би өвсөн дээр сув. Рита миний нүрлүү тонгоо. Чи юунд зогтно вэ? Би чам тайртай. Сэтгэлтэйг нь харахгүй, мэдрэхгүй байна уу гэж шивгэнэв. Би үг дуурах гэж чадсангүй. Рита үргэлжлүүлэн хэрэггүй, дуугүй вэ? Чиний юу хэлэх гэж байгааг мэднэ. Бидэнд Карло ямар хамаатай вэ? Ерөөсөө энэ хорвоогийн юм бүхэн бидэнд ямар хамаатай вэ? Чи үрд мөнхийн жаргалыг олно. Чи өхөшгүй мөнх болно. Би чамд мөнхийн амьдрал бэлэглэнэ. Миний байгаа ертөнцид бол Карло миний хойноос харж ажиглаж чадахгүй. Миний хүн байж чадахгүй. Түүнийг хамгаалан манаж байгаа гэд жишүүтгэн инээмсэглэж. Миний хайрын сэтгэлийг хүлээж авбал чамд хэний ч мэдэхгүй далдын нууцыг нээж би чамайг сарны мөнгөн туяагаар улбаалan дээш нь холын хол авч чадна. Амрах цагтаа бид амттайхан сайхан унтна. Халуун бүлээн цус уух, цустай хамт үрд мөнхийн амьдрал уух юутай сайхан цэнгэл байдаггүй гэж ярахт нь би хэртхийн цочиж дотор палхийн огцсхийв. Ритагийн анх ам нээсэн цагаас хойш түүний үг ярианы амлалтын олон зүйл жигтэй хачин санагдаж миний одоо болтол үнэшгүй байсан юм бүхэн үнэн болж байгааг итгэж мэдээд айдас төрөв. Өвгөн докторын хэлснээр ээж чинь ороолон байсан гэсэн чиний захиаг аваад би энэ домгийг сонирхож
Тийрэн үхээд боссон ороолон гих мэтийн тухай өгүүлсэн эртний латин ном худалдаж авч уншсан юм. Тэр номыг жаахан уншиж үзээд хажуу тийш хайж орхисон нь мэдээж. Тэр үед тийм дими балаа ямиг даанч үнэмших аргагүй бүгд санаагаар зохиосон зүйл гэж үзсэн юм. Танай өвгөн докторийн этгээ тачин зан яриа хөрөө миний бодлыг улам батжуулсан. Ороолонгийн тухай бүх намтар бол өвчтөе өвгөн докторийн хоосон сэтгэмжийн димэрэл гэж итгэж байлаа. Тэгтэл тэр хоосон сэтгэмж гэсэн маань одоо миний өмнө аимшигт үнэн болон босож ирээд байна. Рита дурлсан сэтгэлийнхээ нөлөөгөөр урд нь дэлгэж болохгүй байсан олон нууцыг надад дэлгэнэ гэдгийг ойлгож байлаа. Эсвэл намайг эрхэндээ оруулсан гэж итгээд ичиж ирээлхээ байсан байж болох юм. Рита өөрөө ороолон болжээ. Түүнийг хөгшин Дракула гүн хөнөөсөн буюу өөрийн хэлэхээр бол амьлуулж босгосон юм байна. Өвгөн гүн том чулуун авсандаа амарч байхдаа хүүхнийг удтал хүлээсэн гин. Тэгтэл хүүхэн очиж сайхан өнөр анхилсан халуун залуу биенийхээ элчээр эвгэн сэргээсэн гин. Мөнхийн амьдралд хүрэхийн тулд хүмүүсийн нүднээ өөхөх хэрэгтэй аж. Ритач ч юм ийм явдал тохиолджээ. Гэтэл хоёр дахь шөнө нь Дракула гүн ид шидийн хүчээрээ түүнийг босгож хүмүүсийн дунд урдын янзаар амьдарч байгаа юм шиг болгожээ. Ритаг ороолон байхын сайн сайхныг магтан яриад байхаар миний тарих улам дүүрэн ухаан балартаж орчин тойрны юм бүхэн эргэлдээд ирэв. Ингээд би хүч чадлын анхан шатны зэрэгт хурдан хүрнэ гэж хүүхэн нэмж хэлв. Эртний дамд ороолон сүүдэр тосгодгүй, толийг үзэж чаддгүй, хоол унд идэж уудгүй, нар жаргах үед унтдаг гэсэн байсныг би зүүрмэлж байхдаа муухан санав. Ритад энэ бүх шинж бүрдсэнийг үзээд миний айсныг яана. Үүнийг би өөрөө ажигласан юм уу? Эсвэл энэ тухай Карло надад хэлсэн байх. Миний хамаг тэнхээ барагдлаа. Чи миний эрхэнд орохыг зөвшөөрч байна хонгор минь. Битгий. Би авсандаа амардаг. Би чиний авсыг миний хажууд тавь гэж Карлод хэлнэ. Химэн Рита шивнэж байлаа. Энэ үгийг дуулаад би босон хараач. Үгүй. Би тэгхийг хүсэхгүй гэж өөрөө ирэхгүй дуултлаа. Хүүхэн хорсолтойгоор тас инээж. Хүсэхгүй бол өөрт чинь л муу юм болно. Чи эргэж амьдрах замгүй. Хүзүүнд байгаа шархаа нохон хошууны хуурай мөчөрт хатгуулсных гэж бүү бод. Үгүй шүү. Би тэр шин чамд тэмдэгэ тавьж үлдээсэн минь энэ. Чи нэгэнт сүйдсэн. Чамд үнэхээр үхэж хүйтэн булшинд булуулан өрт хорхон хоол болох уу? Эсвэл ороолонгийн өвшгүй мөнх амьдралыг эдлэх үү гэдгийг аль нэгийг шилэх ганцхан зам бий. Чамд шүн болтол бодох хугацаа өгье. Шүн би очино. Чи надаас нуугдаж зайлж чадахгүй сансны гарц. Миний дурлалыг хүлээж авах уу? Эсвэл ойрын ирээдүйд нүдний наяг хонхойж хамар нармай онгойсон хохимоо толгойтой арга яс болох уу? Дуртайгаа шил гэв. Энэ үед бидний дэргэд хүмүүсийн дуугарах дуулцсан нь Ритагийн хойноос Карлогийн явуулсан зарцнаар байжээ. Бид хоёр сугдалцсан шилтгэнд очихоос өөр арга замгүй болов. Миний сэтгэлийн гүнд гойр тасраагүй байсан хэрэггүй боломжтой газар түүнээс Ритагаас сүүдэр тусаж байгаа эсхийг ажиглаж явлаа. Сүүдэр байсангүй. Шилтгэнд очоод би тэсхийн аргагүй хэдэн цагийг өнгөрүүлв. Өнөөгч нь Рита надаас нүд салгалгүй ширтэн. Карло муухай хардаж житөөрхөн. Би өөрөө юу хийх, яах учраа олохгүй эргэж суун. Ухаан минь баларчжээ. Залбирах гэтэл залбирлын үг санаанд ортгүй. Өнгөрсөн бүх амьдралаа эргэн дурсахад өгөөшгүй сайхан санагдахад л ирээдүй минь юу болох нь энэ вэ? Уг нь намайг сонин сайхан ажил, их нээлт,
бас ч хайр дурлал угтан хүлээж байгаа байж болох юм. Харин энэ нүгэлт мухай дурлал биш, эрхэм ариун дурлал. Би асгаруулan уйлмаар байлаа. Гэтэл нэг талаас Карло огцом ширүүн үг хэлж, нөгөө талаас өнөөх Рита ширтэн "Чи минийх өөр зам байхгүй" гэж шивгэнэж байна. Эцэст нь би тэсэж чадалгүй босож зүхтав. Твдэж байгаад ташуур, бэйли, малгайгаа хүртэл мартчихжээ. Ингээд би эцсийн үргээ биелүүлэн Карлогийн нүдийг нээж учрыг таниулах гэсэндээ үүнийг бичсэн. Эрэгт тэнгэр намайг ивент итгэх болтугай. Би үхэж дуусахаар сэтгэл шулуудав. Ороолон болохгүй. Удахгүй шүн дунд болно. Сар гийгүүлж байна. Ээж минь намайг ерөөн айдслах түн. Амьдралынхаа эцсийн мөчөд өөртөө тэсэргүүлэн жигшүүрт мухай ороолон болохыг зөвшөөрөхгүй байх тэнхээ хайрал. Гари уншид дуусаа тамхиа байгуулж эхлэв. Бүгд дүүгээ боллоо. Хамгийн түрүүнд Джеймс төвчээр алдан ам нээж. За бидний хэн нэг маань одоо болтол эргэлзэж байсан бол энэ загтлаас хойш эргэлзээ тасах ёстой доо гэсэнд. Бидэнд байгаа бүх бичиг баримт одоо болж байгаа хэрэг явдлыг жишиж үзэхэд Джейми чиний хэлдэг үнэн байна. Тэгээд ороолон байдаг гэж үнэмшгээр үл барам энүүхэнд ойрхон бидний хажууд оршиж байгааг зөвшөөрөх хэрэгтэй болж байна гэж доктор өгүүлв. Миний хайрт садан төрлийнхэн байна шүү гэж Гариг бүвтнөхөд. Тэгээд ч Дракула гүндний шилтгэнд эзний ёсоор оргинжтэй гэж доктор хошигнов. Болдоо ноёдоо ажил явдлаа ярьцгаая гэж Райтыг баргар царайлан өгүүлэхэд Райт чиний зөв ажил явдлаа ярий. Джеймс чи энэ ажлыг анхалж эхэлсэн. Цааш нь үргэлжлүүл гэж гэрээ эзнийг хэлэхэд Джеймс баярлсандаа царай нь улайв. Эсмитэ биднийг сэм чагнаж байгуу зай. Очиж үзээд ир гэж Гари тушаав. Джеймс яриагаа эхэлж одоогийн үнэн бодит байдал урдын энэ бичиг баримтын үндсэн дээр хийсэн дүгнэлтийн аль альнийг би давтаж ярихгүй. Үхээд болсон ороолон байдгийг энд байгаа хүмүүс бид бүгдээр зөвшөөрч байна гэдгийг шууд хэлье. Түүнчлэн тэднийг аюултай хилэнцэд амтан хэмээн устгаж өгөө хийхээр шийдлээ. Үгүй ядахтаа биднийг эрхийн өмнө хор хөнөөлгүй байсан шиг хор хөнөөлгүй болох хэрэгтэй байна. Одоо тэд хаана байна вэ? Хэдүүлээ яах вэ гэдэг асуулт байна. Энэ тухайд олон янзын таамаглал санаа бодол бий. Анхны үхээд болсон ороол нь Америкаас Австралид авчирсан Дракула гүнгийн өвөг байжээ. Хөргөн агнуурын байшинд үлгөөстэй байгаа. Ороолонгийн нойрсог цагт хаа байдг нь мэдэгдээгүй. Учир нь бид авсыг олоогүй байгаа. Биднийг байхад тэр тэрэн үзэгдээгүй буюу бусдаас илүү хүчтэй, ухаантай болохоор нүгэлтүүлээ сайтар нууж чаддаг байна. Өчигдрөл тосгоны авгай хар хилэн хуцтай эр хүн гэж хашгирч байсан. Энэ тохиоллыг хүртэл урд нь дандаа эм хүний тухай ярьж байсан. Хоёр дахь үхээд болсон ороол нь Мария Дракула гэж цагаан хувцастай, алтан шар үстэй, удвал цэцэг хатгсан хүүхэн. Авс нь баримлын доорх бунханд байсныг одоо дугны доорх бунханд тавьсан байгаа. Түүнийг Смит зааж өгнө. Гурав дахь үхээд болсон ороолон бол Рита гэдэг Итали хүүхэн. Хөргөн гэр бүлийн хөргийн цуваанд бий. Тэр бол хар үстэй, цэнхэр хувцастай, сарнай цэцэг хатгсан хүүхэн. Хоосон авсан дуганд байсныг бид олж бунханд оруулж тавьсан. Бага газрыг нь бас Смит мэднэ. Өөр үхээд болсон ороолон байгаа эсхийг бид одоогоор мэдэхгүй байна. Ахаад байхгүй гэж найдацгаая. Бид зөвхөн нар жаргах, нар мандах үеэр буюу бидний дайсан ороолонгийн нойрсох цагаар тэдний арчаагүй болдог цагаар ажиллах бололцоотой байна. Бид цаг тавьчихдахын хажуугаар шилтгэний зарц ажилчдыг үүмэл сандрахгүй тулд сэмхэн нууц ажиллах ёстой. Маргааш цайллагын дараа зарц ажилчдын олонхыг тосгоны баярт явуулаад бид бунханд орж Мария, Рита нарын авсыг янзлая. Бид өвгөн Дракулаг мөрдөж олох хэрэгтэй.
Үүний тулд хоёр хүнээр ээжлэн жижүүр гаргана. Жижүүрүүд шүнжин бунханд байж нүд салгалгүй харж байх ёстой. Эхний ээлжинд Ахмад Райт гарыг саналаа хэлсэн. Түүнтэй хамт мэдээжээр би өөрөө гарна гэж Джеймсийг яриагаа дуусгахад зөвшөөрч байна. Хоёр дахь ээлжинд би жижүүрлэе. Карл Иванович нас өдөр дээр гарсан хүн юм. Жижүүрээс чөлөөлөх биз гэж Гарри хэллээ. Маргаашин сүмд Тэнгэрийг дахих хурал ном хурах, дараа нь цайлах их ажил зохицурмаараа болж зочид дураараа идэж ууж гэрээ эзэн түүний найз нөхдийн төлөө олон хундаг өргөв. Гарриг өглөг буйны юм өргөхөө зарлсанд хүмүүсийн багтан баярлсан нь хязгааргүй. Гарри болон өнөө орой хийхээр төлөвлөж байгаа ажил явдалд оролцох хүмүүс бүгдээр толгой сэргэлэн сэтгэл тайван байх ёстойг ойлгоод архи тарсны зүйл амссангүй. Тэд анд үйсэн аюул осолтой ажилд хамт оролцож байгаа нь анх удаагийнх биш билээ. Нар жаргахын өмнө хэдүүл Джеймсээр удирдуулан дугны дотоо шатаар уруудан бунханд оров. Өөрсдийн мэдэлд байгаагаар нь Ритагийн бунхнаас эхлэхээр урьдаас шийдсэн байжээ. Смит төмөр хаалгыг онгойлгосонд яолох мэт муухай чихрэн дуугараад онгойв. Дотроос нь хөгц чиг илжирсэн юм хүүр булшийн үнэр ханхаллаа. Харанхуй байсан тул авчирсан дэнлүүгээ асаав. Цэвэр агаар дутсны улмаас дэнлүү сүүмэлзэн бүдэгхэн гэрэлтэн. Энэ бүхэн жирийн хэрэг боловч үс өрийн эвгүй оргиж хамаг бий хий чичирч байлаа. Бунханд доош бух тусам илжирхийн үнэр улам ихэсч дэнлүүний гэрэл харанхуйг муухан гэрэлтүүлнэ. Хитэн нөхөд авс хөшөөний сойр торж бүдчин аяархан урагшилсаар дугнаас хоосон авч авчир тавьсан гэж Смитийн зааж өгсөн хантыг шойртов. Тэр байж байна. Цагаан хоргой бүрээс нь чихтэй газар гундан бараагнжээ. Авсыг ханнаас аяархан хөдлөж бүгд тойрон зогсов. Джеймс улайсан гадс барьж Райт тэр гадсыг шаах том лантуу барьжээ. Смит авсны тагийг авахар бэлтгэж бусд нь дэнлүүгээр гэрэлтүүлэхэд хүн бүрийн цээжинд нуус тарины тэмдэг зүгээстэй харагдав. Бүгд бэлэн болжээ. Доктор Вэйс цаг харж бүгд нам жим байхад нар жаргах цаг гэж зарлав. Тагийг авлаа. Бүгдийн хамар өөд хүрийн мухай өнөр хан хийсэн боловч авсан хоосон байв. Хоосон. Юу ч болж мэднэ гэж бэлэн байсан боловч ингэнэ гэж даанч санаагүй хүмүүс дороо шаасан гац шиг хөшиж орхив. Джеймс хамгийн түрүүнд сэхээ орж дэнлүү барин авсны дотор талыг нэгтлэн үзэж эхлэв. Цагаан бүсүүд дээр хүний толгойн ор хонхойж үлдсэн байх өгөөд торон сүлжмэл нь өнгөгдөж зарим газраа шинхэн цус наалдсан байв. Энэ саяхан байж байгаад явсан нь эргэлзээгүй байна. Нэгэн тэнд ирдэг юмас хойш бид түүнийг эрт орой нэгэн цагт барьж авна гэж Джеймс нөхдийнхөө сэтгэлийг засаж өгүүлээд одоо цааш явцгаая. Гүнгийн хатан хоёрын авс хаан байна уу? Смитэ гэв. Ойролцоох догол нүхэнд хоёр авс давхарлан тавьжээ. Нэгийг нь гаргаж ирэв. Одоо алинд нь гүнгийн хатан байгаа вэ гэсэн асуулт тулгарлаа. Смитийн хоёрын аль нь шинэ бунхны доод нүхэнд байсныг санахгүй байна гэж үннээ хэлв. Одоо яая гэхв? Эхлээд гаргаж ирсний онгойлгоё гэж Джеймс хэллээ. Жаахан ноцолдож байс тагийг эргэн онгойлголоо. Авсанд нэгэн бүсэтээр хутсан үхтэл хөвтөж байв. Бүсийг авах гэж гар хөрмөгц юу ч үгүй үерч өнөв.
Хэдэн нөхдийн нүдний өмнө хүний цогцсийн сүйж зүйдсэн нүд альтрам дүр үзэгдэв. Буурал усны дороос нүдний аяг хонхойж, шүдэн ярзайж, доод ирүүн хажуу тийш хэлхийсэн хохмой толгой харагдаж, гарын яс нь салж, зарим нь цээжин дээрээ, зарим нь доош гулсан унсан байлаа. Арга ясны зарим хэсгийг хувцсны өөдөс халахалжээ. Богинохон тайруулсан үсийг үзэхэд гарцаагүй эр хүн мөнгө. Фредерик хүн байжээ. Бүгд малгайгаа авч загалмайлан залбирав. Амар тайван нойрсохтун гэж Джеймс хэлээд авсны тагийг буцааж хаалаа. Нөгөө авсныг бушуухан онгойлгоорой. Цаг өнгөрч байна. Өнөөгч нь биднээс зүхтэн зайлж мэднэ гэж доктор яаруулав. Хоёр тавсыг яаран гаргаж тагийг эргэн онгойлгов. Тэр авс хоосон байхад бүгдээр гаслан дуалдав. Тэрхэн хоронд хорсолтойгоор тавлан тас хөргөж чимээ бунханаар дүүрэхэд бүгдийн сэтгэл түгшин ийш тийш гарав. Энэ хоосон цорой байх учиргүй. Хэн нэг нь ам нээж завдаагүй байтал бунхан дотор хуй салхи хуйлран эргэлдэж далавч дэрүүлсэн чад пат хийж дэнлүүний дүл сүртэгнэн нэг юм улин ангинах ёолон гиншигнэг шиг болжээ. Бүгдээр өөрөө ирэхгүй дуган дорох шат үед ухс хийж тэдний хойноос дахиад хорсолтойгоор тавлан тас хөхрүүлдөх дуулдлаа. Хэдэн нөхөд дээшээ танхимд орсон хойноо сая амсгаа авч ёох гэж доктор хэрхэрэв. Баатар соригт Смитийн царай цагаан давуунаас зэвхий цагаан болж Карл Ивановичийн эрүү чичирч Гари Янжура мэрж байв. Райт аяг Рондарс гэж хашгирав. Джеймсийг харахад өрөвдмөр хэрэг бүтлгүй болсонд сэтгэлээр бүр мөсөн унаж энэ хэдхэн цагийн дотор турж хөгшөрвүү гэмээр царайн шүвэжээ. Эхний нэг лонх Рондарсыг дорн бараад хоёр дахь, гурав дахьыг залгуулan уцгаав. Үг дуугүй дарс уцгаад суугаад царайн зэвхий даасан ноёдоо зарцнаар нь гайхан харж байлаа. Хизээний хинэггүй тайван дүлгөөн замтай Райт нудраг зангидан ширээ шааж. Би түүнийг мөрдөж олно. Нарны дор түүнтэй хамт амьдарч чадахгүй. Үхээд боссон гинүү. Үхээд босох ямар байдгийг үзүүлээд өгье гайгүй гэж занав. Райтыг өрөөнд дотор холгож байснаа бунханд дахин орох гэхэд нь Джеймс арайхан ятгаж хорж байж унтуулгаар явуулав. Та бүхэндээ ороолон армаана үргэлжлүүлэн толилууллаа. Бидэнтэй хамт байж энэ мэдчлэн гайхалтай зохиолуудыг үргэлж сонсохыг хүсвэл лайк, шеэр, бас subscribe хийгээрэй. Та бүхэндээ баярлалаа. Walking down a lonely road, winds of change have caught my soul. Silent whispers, shadows grow. In the dark, we'll never know. Dreams we had now fading fast. Moments slipping, can't hold back. Heartbeats echo, times we passed. Futures hazy, love won't last. I just know that we won't last. I just know that we won't last. I just know that we won't last. I just know